За сайн байцгаана уу манай хийм ахуйдтай ихэр жинлүүр хумхын ордныхны 2 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай хийм ахуйдтай улсад 2 дугаар сард одоо дажгүй сайхан сар байх нэ тийм ээ. За энэ дээр одоо ялангуяа та одоо санаанд гүү газраас ч гэдэг юм уу, санаанд гүү гинтийн бэлэг сэлт хүлээж авсан ийм сайхан сар байх гэж байна. За энэ дээр одоо зөвхөн одоо айлд ороод бэлэг авах биш, энэ дээр бас нэлийн хэмжээний мөнгө харагдаж байна тийм ээ. Мөнгөн тусламж, мөнгөн гинтийн мөнгөн орлогч тийм үү. За иймэрхүү юм харагдаж байна. За энэ дээр одоо наривчлаад ярих юм бол та одоо ажил хэрэг дээр, ажил төрөл дээр одоо дарга цэрэгтэйгээ одоо муудалцсан, үл ойлголцсон ийм байдал харагдаж байна л да. За ингэсэн бол одоо учир зүгээ ололцсон, одоо таны ялалтаар дууссан ч гэдэг юм уу. Иймэрхүү юу харагдаж байна тийм ээ. За мөн одоо танд одоо богино аяллууд харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо ер нь яг хэрэг та ажил төрөл дээр муудалцсан асуудалтай үл ойлголцол гэж байна л да, misunderstanding тийм ээ. Ийм зүйл гарсан бол ерөнхийдөө энэ дээр одоо хэлэхдээ бол өөрийгөө одоо хамгаалаад одоо гараараач гэдэг юм уу. Ийм зүйлгөө байж шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бодож боловсруулж одоо юу гэдгийг ингэж яриараа тийм ээ. Одоо бодлогогүй ярьсан яриа одоо бас алдаа шүү. Тийм учраас одоо юу гэж яаж өөрийгөө хамгаалж яаж авч гарах вэ гэдгээ бас сайн анхаараарай. За мөн одоо энэс үүдэлтэй одоо таныг одоо ажлын журмаарч гэдэг юм уу, энэ тэнд аялсан яах аргагүй ийм аялал харагдаж байна. За мөн одоо хэрэг та одоо энд муудалцсан намайг одоо тэгж явах ингэж байгаа гэж байгаа болвол энэ дээр одоо таныг бас шагнал урамшуулал одоо гинтийн бэлэг хүлээж байна тийм ээ. Мөн одоо үл ойлголцол сарын сүүлээр одоо үл ойлголцол арилсан ийм байдал харагдаж байна. За мөн энэ дээр одоо бас аялал харагдаж байна гэж би түрүү хэлсэн тийм ээ. Аялал. За мөн одоо та одоо энэ дээр одоо бас өгөх зүйлг болохоор зэрэг аль болох одоо ойлголцлыг одоо ойлголцох, ярилцах тийм ээ. Буулт хийх тал дээр одоо ер нь хэрүүл уруулаас жоохон холхон байгаарай тийм ээ. Ойлголцох тал дээр их анхаараарай гэсэн ийм юм харагдаж байна шүү. За тэгээд хэрүүл одоо тэмцэл өөртөө ч одоо тэмцэлд хэрэлдэх энэ улсуудаас одоо walk away гэж юм тийм ээ. Битээ тиймд оролцоорой. Энэ дээр одоо юу гэдгийг бас хүчтэй, бас өөртөө итгэлтэй, эсвэл бол одоо жоохон сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэсэн ийм зөвлөгөөнүүд байна шүү. Энэ бол одоо төр зүрийн асуудал, төр чигтээ тогтцсон юм бол энд байхгүй байна. Тэгэхээр зэрэг нэг санаа зовоод байх асуудал биш юм аа л гэж тийм. За мөн одоо энэ дээр та гинтийн бэлэг хүлээж авна гэж хэлсэн тийм ээ. За мөн одоо энэ дээр гэр бүлийн одоо нэг залуухан эмэгтэй хүнтэй тийм эмэгтэй хүүхэд байж болно, таны хүүхэд байж болно, одоо дүү ах дүү амрагч садан юу чи ийм хүнтэй одоо сүүл ойлголцол гарах нэ тийм ээ. За энэ дээр бол одоо бас хүлээцтэй байгаарай тийм ээ. За ийм юм байна. Мөн одоо та гинтийн бэлэг хүлээж авна гэж би хэлсэн тийм ээ. Ерөнхийдөө бол яг энэ сард ямар нэг аялал харагдаад байна да. Жижигхэн аяллууд их хийсэн байгаа харагдаж байна. Нийш аялсан, тийш аялсан. За иймэрхүү байхan. За одоо хувийн хайр сэтгэлийн асуудал дээр одоо манай синглчүүд бол одоо ерөөс энэ unsocial гэдээ гарцсан байж байгаа. Тэгэхээр би энийг бол юу гэж харж байгаа нэхэр зэрэг гэртээ хийх бүгээд эсвэл одоо ажил гээд гарахгүй байгаа юм шиг тийм ээ. За тэгвэл одоо 2 дугаар сард айл болохоор гарч ороорой тийм ээ. Хүмүүстэй танилцаарай тийм ээ. Хэрв та одоо 2 дугаар сард одоо энэ аялал маялал одоо харагдаад байна л да. Энд хэрв та socialize одоо гарч ороод амтан хүнтэй ярьсан хөөсөн ийм бах юм бол одоо шинэ хайртай танилцсанаа
байна тийм ээ гэсэн ийм юм байна. Энэ одоо эсвэл одоо та удаах хугацааны турш эсвэл одоо нэг хүнтэй одоо загтлаар харилцдаг бол тэр хүнтэй уулзах магадлал тэр хүнтэй дэйтэд харахгүй болзоонд явсан харагдаж байна. Мөн одоо энэ дээр seeking perfection гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг та хитрхи төгс төгөлдрийг хайж байгаа бол одоо бас өөртөө шаардлагатай хідэн одоо шалгуурыг тавиад бусдын одоо бас хүнд байх ёстой алдаа дутагдлыг бас хүлээн зөвшөөрөөрэй. Тэгжиж одоо бас найз залуутаа гэдэг юм хантай ижилтэй ч юм уу болох магадлал өндөртэй байна. За хол та холоос ямар ч байсан загтлаар харилцдаг юм уу эсвэл одоо хол байгаа хүнтэй уулзсан одоо date night хийсэн тийм ээ иймэрхүү байдал харагдаж байна. За би хэлсэн. За энэ яг энэ одоо холоос уулзсан гэдэг юм уу аялж яваад уулзсан ч гэдэг юм уу энэ хүн бол одоо бас нэлээд суурьтай харьцаа үүсгэх магадлал өндөртэй юм аа. За ингээд та бүхэндээ одоо 2 дугаар сард нь ажил амьдралд нь амжилт хүсье. За та бүхэн ингээд хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Старт хариутаар орж мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.